10 дугаар тест 4 дугаар бодлого. За бат цаасан дээр тон шулуун 6. Тэр И-цэгээс Ж-цэг хүртэлх зайг бол зайн 45% нь бол шин тэмдэглэв. За шин цэг ямар хоёр цэгийн хооронд орших вэ гэж. За тэгэхээр И-гээс Ж хүртэлх гэсэн. Тэгээ энэ зайны 45% гэсэн. За тэгэхээр 45% гэдэг бол 50-аас бол бага байгаа. За тэгэхээр энийг бол бүгд нэг урттай гэж үзчихвэл за энд бол яг уу гэхээр 5 нэгж урттай юм байна. За тэгэхээр бидний одоо олгож байгаа зүйл маань за 5-ыг бол яг уу гэхээр 100% гэж үзчихвэл 45% нь одоо хэдвэ гэдээ болчих болно гэсэн. За 45% нь бол 5-ыг 45-аар үржүүлээд 100 тавих хэрэгтэй. За тэгэхээр 225 баахан 100 гэхээр 225 баахан. Тэгэхээр 225 гэдэг бол яг уу гэхээр энэ GH2-ийн бол дунд байна гэсэн. За тэгэхээр эндээс бол A хариу зөв байжээ.